За өнөөдрийн богино хичээлээр бид явган зорчигчийн өмнө жолооч хүн ямар үүрэгтэй вэ гэдэг талаар хуваалцъя. Та явган хүний гарцан дээр жолооч хэрхэн хандах ёстойг сайн мэддэггүй. Жишээ нь та явган хүний гарц дээр хүрээд ирлээ. Явган зорчигч байхгүй бол шууд өнгөрөх үү? Явган хүн гарч ирвэл заавал зогсох уу? Зөвхөн гэр бүл хүүхэд байвал зогсох ёстой юм уу? За зөв хариулт бол явган зорчигч гарч ирвэл жолооч заавал зогсох ёстой. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц дээр явган зорчигчд нэн тэргүүний эрхтэй гэж заасан байж байгаа. За хэрв жолооч зогсохгүй бол маш өндөр эрсдлийн осол үүсч болох юм аа. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүүтэй анхаарал тавих шаардлагатай. Мөн жолооч гарцсан дээр тооромслохдоо арын машинтайгаа зайгаа зөв барьж байх ёстой гэдгийг үргэлж санах ёстой юм аа.